Immigration Consultant firmийн хамт олон та бүхэнд өнөөдөр нэгэн сайхан мэдээг дуусгаад за үүний гашуунд бас нэг зүйл уриалмаар байна. За сайхан мэдээ нь юу вэ гэхээр бид дөнгөж та бүхэн зарим нь аль хэдийн сонссон байж магадгүй домогт хурд хамтлагийнхаа Америк дахь аялын тоглолтод зориулсан P3 гэсэн визэн дээр амжилттай ажиллаад үр дүнгээ гаргаад хэлээ үзүүлдэг энэ бол хэвэн гэж ойлгож иж болно. За бидний хувьд бол хурд хамтлагтайгаа хамтдаа нэгэн томоохон жишгийг баталж уриалахыг хүсэж байгаа. Тэр юу вэ гэхээр та бүхэн Америкийн нэгдсэн улсад нэгэнт одоо өөрийн бэкграундаа үүсгэж байгаа буюу энэ улсын одоо хэлийн дэсээр орж ирснээсээ хойш хизээч арилахгүйгээр таны түүх үүсэж байгаа. Таны хүүхэд ч юм уу эхнэр та бүгдээрээ ингээд түүхтэй болж байгаа. За энэ түүх хизээч арилахгүй бөгөөд хэрвээс маш сайн түүх бүрдүүлсэн байх юм бол мэдээж дараагийн бизнесийн төлөвлөгөөнд чухал гэсэн үг. За энэ P3 виз руугаа эргээд орё. P3 виз маань та зарим тохиолдолд бол 100% одоо ашигын бус зорилгоор тоглолт үзүүлж байна. Та ямар ч орлого одоо олохгүй гэсэн үг юм шүү дээ. Тоглолт үзүүлэх за эсвэл бол киногоо монголчуудаа үн төлбөргүй үзүүлээд буцаж байгаа бол P төрлийн өөр виз байгаа. Тэр нь болохоор ажиллах эрэхгүй, орлого олох эрэхгүй виз. Аялын визээр орж ирж байгаа бол та хууль зөрчгөөс татгалзаарай. Энэ бол та нэгдсэн улсад аялаж бизнес эрхлэлийг зөвшөөрж байгаа болохоос биш орлого олохыг зөвшөөрдөггүй шүү. За харин P3 төрлийн визэнд танд спонсор компани хэрэгтэй хамгийн гол нь. За манай Immigration Consultant firm энэ удаад хурд хамтлаг дээрээ спонсор компани, спонсор агентлагийн үүрэг гүйцэтгэсэн. За мөн бичиг баримтныг бүрдлийг үзүүлж ажилласан гэдгээрээ хоёр байдлаар бид нар хамтарч ажилласан байгаа. Тэгэхээр спонсор байгууллагатай байгаад за бизнесийн стратегийг маш зөв гаргасан байх юм бол танах гэр бүлээрээ байж болно, зөвхөн уран бүтээлчдээрээ байж болно, ажиллах эрхтэй ажлын визийг авах боломжтой. За энэ ажлын визээрээ та social security number гэж ярьж байгаа тийм ээ. Хувийн одоо иргэсийн дугаар гэж ярьдаг. Social security numberтай болно, ажиллах эрхтэй болно. Та Америкийн нэгдсэн улсад орж ирээд өөрөө юм уу гэр бүл чинь ямар ч оюутны виз мэдүүлэх шаардлагагүйгээр сурах боломжтой. Магадгүй 1 юм уу 2 жилийн хугацаанд Америкт аялын тоглолт, уран бүтээл, кино, зураг гэдэг ингээд уран бүтээлийн ажил хийж явах хооронд өөрөө юм уу гэр бүл чинь сурж болно шүү дээ тийм. Тэгэх юм бол та бүхэн ямар ч оюутны виз мэдүүлэх шаардлагагүй гэсэн. За ингээд social security number авчиж байгаа учраас улсын регистрийн дугаарт олчиж байгаа. За та хэрвээ буцаад хэдэн жилийн дараа ч юм уу өөр төрлийн визээр орж ирэхэд дахиж social security number авахгүйгээр нэг удаа аваад тэр чинь таны яг үндсэн бэкграундуудад Америкийн нэгдсэн улсад орж ирж ажиллаж амьдрах түр хугацаагаар зорчих маш олон төрлийн виз гаргалгаа түүнтэй холбоотойгоор одоо шалгуур үзүүлэлтэд байдаг учраас хэрвээ мэргэжлийн байгууллагатай ажиллаад солиушнаа гаргаад стратеги төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээд явах юм бол тухайн одоо жишээ нь зөвхөн уран бүтээл ч юм уу те хажуугаар нь та бүхэн бизнес эрхлэгч байж байгаа шүү дээ тийм ээ. Уран бүтээл, ажил хөдөлмөр бүх зүйлсүүдтэй чинь уялдсан төрөл бүрийн одоо төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлэх боломжтой шүү. Тэгэхээр Immigration Consultant firmийн экосистем дотор төрөл бүрийн үйлчилгээ, дэмжлэг, за партнершипүүд энэ бүх үйлчилгээ маань экосистем бүхий байж байгаа учраас бүгдээрээ хамтарч ажиллаад маш зөв хууль ёсны дагуу визээ аваад уран бүтээлээ туурах, мэдээж дэлхийн зах зээлд гарах ийм уриалгыг бас тавьж байна. Тэгээд ярианыхаа төгсгөлд бас хурд хамтлагадаа та бүхэндээ маш их баярлалаа. Бидэнд итгэж бүхэл бүтэн багаараа гэр бүлээрээ тийм ээ техник ажилтнууд бүгдээрээ ихтгэл хүлээлгэж маш одоо хөдөлмөрлөж цаг хугацаа, энерги, зам хөрөнгө оруулалтаа хийж хамтарч ажилласанд баярлалаа гэж хэлмээр байна. За мөн мэдээж баяр хүргэмээр байна. Та бүхэн Америкийн нэгдсэн улсад амжилттайгаар төр тоглолтоо хийж маш олон жил сансан та бүхнийг хүлээсэн монголчуудынхаа тэр сансан сэтгэлийг дэвтээж дуу хоораараа хөглөөд буцах байхаа гэж бодож байна. Тэгэхээр дараагийнхаа уран бүтээлчдтэй бид нар аль хэдийн ажиллаад эхэлсэн байгаа. За магадгүй мэдээлэл хүрж амжаагүй хин нэгэн уран бүтээлчд байх юм бол та бүхэн энэ мэдээллийг бүр зориод энэ бичлэгийг үзээрэй, энэ хүмүүстэй холбогдоорой гэж туслаад хэлээд өгөөрэй. Магадгүй мэдээлэлээс хол завгүй хүмүүс учраас. Immigration Consultant firmийн хамт олон таны Америк дахь амжилттай үргэлж хамт байх болно.